Энэ хуурамч тороолын сошиал орчин манаас манай улсад бол одоо хэд задгаа байдлаас болоод бараан сүдрүүд нь яг явж хүүхдүүдэд за энэний цаана зөндөж байгаа албан ёсоор бүртгэгдсэн мэдээллийн цаана ийм байгаа юм чи энэний цаана бол өшөө илүү олон юм нуугдж байгаа болов уу гэж бодож байгаа. Тийм учраас хүний эрхийн комисс бол нэлээд чухал асуудлыг надад хүндсэн асуудал байна. Та бидний хүүхдүүд энэ цахим орчинд хинтээ яаж харьцаж байгаа гэдгийг бид хянах арга байхгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ бол одоо маш том аюулын дохойг бол биднэрт өгчлээ л да. Тийм учраас бол одоо нэгдүгээрт би түрүүний ариун цай гишүүний хэлсэн саналтаа бол одоо үнэхээр зарим энэ тороол орчинд хүүхдүүдийг тэр 14 нас хүртэл нь ядаж Facebook энэ сошиал орчинд оруулахын шууд хориглох ийм юмыг л санаачлаад хийвэл яасан юм бэ? Нэг. Хоёрдугаарт энэ цахим орчинд ажилладаг цагдаа нар гэж байна уу? Яг одоо ингээд энэ хүүхдүүдийг хүчрхийлэх гээд байгаа, өөрийнхөө арганд оруулах гээд байгаа юм дунд нь уулзах манад одоо тийм нэгж байна уу? Цагдаа нар ихээр одоо мэдээж ийм орчинд өртцсөн хүний араас л хөөцлөд байгаа ш. Ийм үйлдэл гаргах гээд байгаа нөхдүүдийг мөрдөн мөшгөх, өөрсдөө дунд нь орж илрүүлэх, тэр хандлагын үндэ үнэлт өгүүлэлт гэдэгтэр хийдэг ажил албан тушаалтан мөрдөн байцаагч одоо тэр цахим орчинд цагдаа гэдэг ийм хүмүүс байдгүй. Албан ёсны одоо манай энэ хүүхдийн эрхийг хамгаалах, за залуучуудын за ер нь бол одоо иргэдийн эрхийг хамгаалах тал дээр л байна уу? Би бол одоо өмнө бол одоо хэдэд удаа тэр хуурамч тороолоос янз янзын одоо юм эвлүүлээд өгтгүүлж ингэжсэн цагдаад хандаж үзчихсэн. Манай цагдаагийнхан бол одоо энийг бол одоо бүрэн одоо илрүүлэхийн тал дээр бол үнэхээр техник технологи болон хүн хүчний хувьд бол дутагдсан юм байл. Үндсэндээ яах ч боломжгүй л гэдэг юм байл. Тэгээ үндсэндээ бас манай улс төрчигсэн энэ хоорондоо бол одоо энэ тороол олон хаягдыг өөртөө хэрэгэлдэг, ашигладаг, бие биенээ гүтгдэг ийм зүйл одоо бүр ороод ингээд нийгэм даяараа ингээд бид өгч баг өвчлөлтсөн нийгмийн өвчин болчиход байна л да нэг талаар. За нөгөө талаар энэ олон нийтийн оролцоотой энэ кампанид ажлуудыг одоо хийж болдгоо юм уу? Тухайлбал энэ хүүхдүүдийн орчинд хүүхдүүдтэй хамгийн ойр байдаг одоо магадгүй тэр сурагчдын зөвлөл байд юм уу? Тэр оюутны зөвлөл байд юм уу? Тэр багш нар нь байд юм уу? Яг энэ тал дээр яг яах ёстой юм бэ гэдэг тэр эцэгхүүд зөвлөдөг одоо тийм юмнууд төр одоо яг тодорхой хийсэн ажлууд байна уу? Энэ хүүхдийн эрхийн байгууллагууд болон энэ хууль хүчний байгууллагууд энэ тал дээр л тодруулах зүйлийг асуумаар байна. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асууж ах шиг байна. За биднэрт мэдэгдэж байгаа мэдээлэлээр бол цагдаагийн байгууллагын энэ хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг мөрддөг нэгж бол үнэхээр одоо бүрэн хүчин чадлаараа ачаалаад дийлэхгүй байгаа гэдэг ийм мэдээлэл байна. Тэгэхээр яг нарийн мэдээллийг бол цагдаагийн байгууллагаас бас авах нь зүв бах. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг өөрөө цахим технологиг ашиглаж үйлдэж байгаа, өөрөө л урагтж байгаа энэ асуудал бол өөрөө хяналт байхгүй. Энийг хянах боломжгүй байгаа учраас үнэхээр тэр одоо хэдийгээр гүйцэтгэх ажил байна уу, эсвэл одоо далд ажиллаараа нэг илрүүлдэг боловч дахиад өөр шинэ хаяг гараад ирдэг. Маш богино хугацаанд гарч ирдэг. Тэгэхээр энийг бол одоо гүйцэх ийм хэмжээний хүний нөөц бол бас хязгаарлагданд байгаа гэж ойлгож байгаа. За энэ онд бол цагдаагийн байгууллагаас энэ хүүхд бэлгийн хүчирхийлэлийг хоригдуулж байгаа гэмт хэргийг мөрдөн шалгах алба пагчдын тоог бол нэмсэн. Дээрэс нь одоо эмэгтэй мөрдөгч ажилуулах ийм одоо чиглэлийг өгсөн гэдэг ийм мэдээлэл байгаа. Гэхдээ үнэхээр одоо ачаал нь бол их одоо тэр болгон одоо ажиллаж байгаа хурж ажиллаж байгаа одоо дийлж байгаа ачаалаа дийлж байгаа хэсэг нь бол бас асуудалтай хэвээрээ байгаа гэж ойлгож болж байгаа. За тодорхой арга хэмжээ ямар ажлууд хийж байгаа юм бэ гэхээр за хүний эрхийн үндэсний комиссоос бол яг энэ бэлгийн хүчирхийллийн одоо хохирогч хүүхдүүдтэй холбоотойгоор нэг зүйлийг бол санал болгож байгаа. Энэ нь юу вэ гэхээр энэ бэлгийн божилт эрт эхэлж байгаатай холбоотойгоор бид нэр хүүхдүүдтэй энэ мэдлэг мэдээллийг бол одоо бага наснаас нь олгож эхлэх хэрэгцээ шаардлага байна гэдэг ийм зүйлийг бол зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл түрүүн бас ариун цай гишүүний энэ мэдээлэлд бас яригдсан 14-өөс доош насны хүүхдүүд үерхэд бие биендээ хайртай болоод бэлгийн харилцаанд орж байгаа ийм тохиолдол. Энийг бас нарийн судлах хэрэгцээ шаардлага байгаа. За энэ хүрээндээ бол энэ мэдлэг боловсролыг олгох, өөрийгөө болон бусдыг хэрхэн яаж хамгаалах талаар сургалт мэдээллийг бол эрт өгж эхлэх ийм хэрэгцээ шаардлага байна. Мүйсийн
гендер судлалын төвөөс хийсэн судалгаагаар бол 6 дугаар ангийн хүүхдүүд бол энэ захин бэлгийн хүчирхийлд бол өртдөг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл энэ талаар мэдлэгтэй болсон, мэдээлэлтэй болсон. Нэг асуудал бас анхаарал татсан юу вэ гэхээр 6 дугаар ангийн багш нар бол манай хүүхдүүд бол тийм мэдэхгүй гэдэг ийм хандлагаар хандж исэн. Өөрөөр хэлбэл багш нар нь энэ 12 настай хүүхэд буюу 6 дугаар ангийн хүүхдүүдэд бэлгийн боловсрал олгох энэ асуудлыг бол бас дэмжихгүй байгаа ийм хандлагатай байна. Тэгэхээр энийг бол бид нэр эргэж харах ёстой. Ер нь энэ бэлгийн боожлолт эрт эхэлж байгаатай холбоотойгоор бэлгийн боловсролыг мөн одоо эрт өгж, сэрэмжлүүлж, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг ур чадварыг суулгах ийм хэрэгцээ шаардлага байна. За, хүний эрхийн үндэсний комисс цагдаагийн ерөнхий газартай хамтраад хүн бүр хүүхд хамгаалагч гэдэг бол арга хэмжээг бол хийгээд явж байна. За, хүний эрхийн үндэсний комиссаас үүнээс гадна бол хүүхэд бүр ялагч, хүүхэд бүр хамгаалагч, за дээрэс нь манай ангид хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг ийм тогтмол арга хэмжээнүүдийг зохион байгуулах замаар хүүхэд багчуудын хүний эрхийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг бол тогтмол бас хийж байгааг бас дуулгая. Эдүүдийг одоо ингээл юм яриа сууж хахад шууд зөрүүлэл манай зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд шал өөрөөр өнцгөр ингээл болол нөгөө хэвлэл мэдээлэл сошиалч хаах гэдэг эдгээр яриад ингээл яриад эхэлчих. Хүүхдийн асуудал ярьж байгаа шүү дээ энэ дэр. Энэ тоо мэдээллүүдийг ингээ хүний эрхийн статистик тоонуудыг харах хэрэгтэй. Таны хүүхэд магадгүй цаана ямар орчинд хинтээ яаж харьцаад ямар эрсдэлд ороод байгааг бид нар таашгүй болчиход байна. Хэд задгаа байна манай сошиал орчин. Манай улс шиг томчууд нь жоохон хүүхдүүдтэйгээ хамт нэг сувгаар хоорондоо хэрүүл хараал бие биенийхээ үзэн ядалт элдв янзын одоо ялгуурлан гадуур холт руу ингээд дундад байж идэг тийм улс орн байд юм уу? Тэр Америкийн нэгдсэн улс, Европын улс орнууд чинь хязгаарладаг юм байлаа шүү дээ. Тэгэхээр бид нар ч одоо үндсэндээ бол одоо хэвлэл мэдээлэл сошиал зөвөр хэд ийм тал харин тэр үзэл бодлоо нээлттэй ажил хэрэгч байдлаар эрүүл саруул ухаанаар баримттай нотлохотой шүүмжлэх яах эрхийг хасах тухай огт энд сая яриаггүй энд байгаа хүмүүс. Харин энэ дундуур хүүхдүүд маань ирээдүйд бид эдийг хажаанаас ажиглаж байгаа. Эхэн хээр алга бол хүн шир алга гэдэг шиг бид эдийн одоо нийгэмд хандж байгаа хандлага санаатаа сансаргүй их хурлын чуулган хүртэл нээлттэй явдаг. Энэ дээр одоо янз янзын одоо бие биенийхээ гүтгэх, доромжлох, хандах, дээрлэх ийм асуудал маань нийгэмд шууд тусгал болж очиод ёс зүй хүмүүжил за сошиал орчинд хэдэж чаддаг тороол хаягнууд ч яг үндэ бол одоо хэнийг яаж онцлох вэ? Хамгийн эмзэг эсгэрүүл дайрдаг. Гадаадаас ч гэсэн дотоодоос баригд гарахгүй. Тийм учраас энэ донд одоо хүүхдүүдээ яаж хамгаалах вэ? Эмэгтэйчүүдээ яаж хамгаалах вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялгаатай байдалтай хүмүүсээ яаж хамгаалах вэ гэдэг тал дээр өнөөдөр манайхан ярьж байгаа учраас бол одоо энэ дээр бол би зориуд хэлэх гэсэн. Дөнгөж сая одоо бид эдгээр ярьсан асуудлыг эдгээр нийл суучаад тэг ямар юу гэнэ одоо янз янзын тэр одоо юугаар нь биднийг бас тавиад ингээл ярьж лээ л да харамсаж байгаа. Тийм учраас манай одоо энд хэрөө үзэж байгаа бол хэвлэл мэдээлэл олон нийт бид нар зөв эрүүл санал шүүмжлэлийг бол харин хязгаарлахгүй харин энэ хүүхд хүчрхийлэх гэх түрүү ярьлаа ш нэг хүн 84 хүүхдийг хоромж хаягаар өөрийнхөө эрхэнд оруулаад эдийн засгийн болон санхүүгийн болон бэлгийн хүчирхийлэл хийцэн байна. Яг ийм зүйл бидний үр хүүхдүүдэд хинийхэн ч хажууд маш ойрхон явж байгааг үгүйс гарга байхгүй. Энийг л одоо өнөөдөр бас тавьж үзэж одоо энэ төсөв санхүү хөрөнгө хилцэж байгаа үе дээр л хүчээ энэ байгууллагууд маань нэгтгэж ажиллах ёстой баг. Цэрэг цагдаа, хууль хүчний байгууллагууд за мөн одоо иргэд ч гэсэн өөрсдөө за олон нийтийн байгууллагууд гэдэг. Тэгээ энэ утгаар л одоо бидхэн бие биенийхээ нэг үзэн ядахын донд тусцсан нэг улсад цөөхүүлээ ийм байдалтай байгаад хад эргээд ингээ бодоход бол одоо зөв бурууг нь ялгаж энэ нийгэм дундаас чинь зөв дүгнэлт хийхэд тун хэцүү болтыг дундуур нь хүүхдүүд ороод ирч гэсэн тэгээд одоо тэгэл одоо энэ зүйлийг бол одоо үгээ хэлэх хэрэгчлээ гэдэг. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдсан шүү дээ. Тэгээ бүр хүүхдийн эрх гэдэг бол энэ амарт. Тэр утгаар нь бол хэлж байгаа шүү. Одоо энийг шууд амжуулж байгаа бас хэвлэл мэдээллийнх маань зөвөр ойлгоор энд хүний эрхийн пакттай тодорхой мэрэгжлийн байгууллагуудын олон улсын стандартад байгаа үнэлээд өгөгдсөн тухай статистик ярмаар. Ер нь бол хаалттай бас зарим асуудлын яриул илүү их тод юмнууд бид нар бас ярьсан те. Нээлттэй бас хамаагүй ярьж болохгүй улам сэтэл төрүүлээд идэг хүртэл асуудал байдаг юм байна л д.
Тийм учраас бол энэ тал дээр бол цаашдаа зарим тэр ноцтой асуудлын хүрээнд бол одоо байнгын хороо хаалттай хэмжээнд бас нэг ярил илүү асуудлуудыг илүү ухаж тэр мөрдөн байцаалт хяналттай цэрэг цагтаа прокурор тагнуулалттай холбоотой асуудлуудыг хүртэл ярих хэрэгтэй байна л гэж